Өнөөдрийн хичээл бол уушны газар буюу баранд уух зүйл захиалах хэллэгүүд. Хамгийн түрүүнд мэдээж цэс асууна. Can you see the drink menu? Please. Эсвэл хэрвээ шар айраг уух гэж байгаа бол what do you have on top? Энэ нь ямар шар айраг цоргоноос гарч байгааг асууж байгаа хэрэг юм. Юу ухаа мэдэхгүй байвал баримнаас санал асууж болно. What do you recommend? Та юу санал болгох вэ? Эсвэл What is your most popular cocktail? Танай хамгийн алдартай коктейл юу вэ гэж асуугаарай. Захиалгаа өгтөө. You will have. Эсвэл could you get гэж эхэлдэг. Жишээ нь You will have a pint of lager. Please. Эсвэл коктейл авах бол Could you get a margarita? Энд пинт гэдэг нь ойролцоогоор 500 мл хэмжээ юм. Хэрвээ мөстэй уухыг хүсвэл on the rocks гэж хэлдэг. You will take a whiskey on the rocks. Харин өөр ундаатай хольж уух бол Can you have a gin and tonic? Гэх мэтээр шууд холбоод хэлнэ. Шин зүйл амьсаж үзэх гэж байгаа бол орцыг нь асуух хэрэгтэй. What is in an old fashioned? Эсвэл хэд чихэрлэг зүйлд дургүй бол Is this drink very sweet? Гэж урьдчилан асуугаарай. Баранд нэгээс олон удаа уух зүйл авах бол байнга тооцоо хийхгүй тулд тооцоогоо нээлттэй үлдээж болдог. Үүнийг I would like to open a tab. Please. Гин харин гарахдаа Can you close my tab? Гэж хэлээд тооцоогоо хийдэг. Баранд найзуудаараа тойрч суухдаа ээлжлэн даах соёл байдаг. Үүнийг round гэж нэрлэдэг. Хэрвээ та даах ээлж босон бол It is my round. Эсвэл You will get this round гэж хэлнэ. Эцэст нь тооцоогоо хийхдээ. Can you get the bill? Please. Хэрвээ бэлэн мөнгөгүй бол Do you take cards? Буюу карт унших уу гэж асуугаарай. Баяртай.